Хурал, Галбаатар, Гаммаа, Зол жаргал, Усан жамц, Мантха, Мөнх соёл, Мөнх туяа, Мэд сайхан, Номин, Номтой баяр, Сайн зориг, Саран чулуун, Уян гişиг, Хэрлэн, Цингүн, Инх цэцэг, Эрдэнэт 7 хоног ажилласан. Өдөр шөнөгүй л ажиллаж байгаа шиг байсан. Тэгээ манай шинэ залуучууд өөрсдөө одоо өөрсдийнхөө хүсэлтээр би энэ ажлын хэсэгт орж ажиллая. Энэ хөгжлийн төлөвлөгөөг зөв болгоё. Зөв хэмждэг байя. Төсөв биш. Хөгжлийн үнэхэрийн одоо жинхэнэ төлөвлөгөө байхад нь анхаарья гэд ажиллаад 135 зарчмын зөрүүтэй санал гаргаад ажиллахад ажлын хэсгийн 8хан санал нь дэмжигдээд бусд нь унтсан. За гишүүдийн 7 гишүүн бас санал гаргасан юм байна. Мэргэжлийн байнгын хорон дээр дэмжигдээгүй ч саналууд байна. Үүнийг бол одоо эдийн засгийн байнгын хороо дэмжээд ингээд 16 15хан дэмжсэн саналтай. Бусад саналууд нь бүгдээрээ унсан. Ийм л одоо асуудлыг оруулж ирж байгаа нь энэ одоо эдийн засгийн байнгын хорооны гишүүд хэрхэн яаж асуудалд хандаж байна вэ гэдэгт бол бас маш том асуултын тэмдэг тавих хуц ажил болчихлоо. За бидэнд одоо ямар гарц байна уу гэхлээр нөгөө байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжихгүй байж ажлын хэсгийн оруулж ирсэн саналуудыг босгож ирэх. Буюу одоо учрал дарга одоо уншиж тэгээд одоо эрдсэндээ орсон хүмүүс гарч болж байна. Эсвэл ухамсарт үйлдэлээр одоо улаан кнопод орж болж байна. Ямар ч байсан энэ залуучуудын ажилласан ажлыг нэг ажил хэрэг болгохгүй бол болохгүй нэ. Тэгээ ер нь энэ төлөвлөгөөг төсөвтөө андуурж байна гэж одоо Тэмүүлэн ажлын хэсгийн дарга сая хэллээ. Үнэн шүү дээ. Нэг жилийн төлөвлөгөө хүртэл төсөв мэт айшилдаг байхгүй. Тэгэхээр үндсэндээ нэг жилийн төлөвлөгөө хүртэл одоо баталгаа болио гэдэг ийм саналыг бол би хэлээд байна. Дунд хугацааны төлөвлөгөөгөө гаргаад түүндээ одоо нийцсэн жилийн одоо төсөвлөлтөө хийгээд явбал илүү зохино. Тэгэхгүй бол нэг жилийн төлөвлөгөө гэж одоо 26 оны төлөвлөгөөнд огтос нийцээгүй улсын төсвийг бид баталсан. Хоорондоо ямар ч нийцэлгүй. Тэгээ хэмнэлтийн тухай хуулийг бас энд дурдмаар байна. Алаг цоог үйлчилж байгаа. Хэмнэлтийн тухай хуулийг огт мөрдөөгүй зөрчсөн төсөв баталсан. Тэгээд хуулийг одоо анхан шатанда аймаг сум орон нутагтаа их л хатуу шаардаад идэг. Гэтэл гишүүд болоод засгийн газар өөрсдөө энэ хэмнэлтийн хуулийг огтос мөрддөггүй. Ийм учраас энэ хэмнэлтийн тухай хуулийг эргэн харж бүр болохгүй бол нэг цуцлаад тэгээд нэг зөв голдролт нь оруулаач гэдэг ийм асуудлыг одоо хүсмээр байна. Хэлээд байгаа шүү дээ. Төр өөрөө гаргасан хуулиа мөрддөг байх чухлаа гэж. Тэг өөрсдөө мөрдөхгүй бол бусдаас яаж мөрдөхийг шаардах вэ? Ийм л энэ ухамсарт сонголтоор улаан кноподод орж байгаа шүү. За соёл урлагийн салбарын залуу уран бүтээлчдийн төлөөлөл улсын хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилтыг улсын хурлын гишүүдийн нэрийн өмнөөс хүргье. За ариун заяа гишүүн санал хэлсэн үү? За ариун заяа гишүүний санал бол маш чухал санал хэллээ шүү. За Батүлзийн Батэрдэн гишүү. За баярлалаа.